Шүдэндээ хайртай хүн л өгдөггүй манай нэг. Нүүхэн дахиад коланы амттай маань заяа. Амар гоё. За дийлэнх снэктэй бичлэгүүд дээр дандаа л рандом снэк хүмүүс ингэж идэж харуулдаг тийм үү. Тэгэхээр өнөөдөр би дандаа өөрийнхөө дуртай Япон снэкийг бэлдсэн байгаа. Тэгээд бичлэгтэй хамт байгаарай. За эхний ээлжинд тарга гарч ирж байна. Энэ таргыг би бүр амар дуртай. Яг тэгвэл ийм протеинтэй. Тэгээд энэ жоохон таргийг боочход яг нэг юм идсэн юм шиг болчдөг. Дээгүүрээ мангар өтгөн заяа. Тэгээд доошлонгуудлаа бариантай болчдөг юм уу? Жийлээ гарч ирдэг. Гэтэ тарганд дургуун монгол хүн байхгүй хаа. Одоо жим юм спорт хийдэг хүмүүст бол үнэхээр төгссөн байгаа байхгүй. Миний аавч уух дуртай мундаа байна. Нэг тийм Монголд аавч ууж ирснээр санахгүй байна. Яг энд ирээл ууж үзаах. Тэгэд ер нь бол амт нь бол нэлээд өрмөд заяа. За, ойдох снэк руу гарыг. Чихэр гарч ирж байна, чихэр. Би ихтэй яг ийм снэкэнд чихэр мэхэнд амар дуртай хүн шүү заяа. Миний жижлуур мэжлүүр цаанаал нэг ондоо заяа. Энэ юм сосис шиг заяа. Гаднах бүрхүүл мангар хатуу. Дотор нь мангар зөөл. Навэж юм. Сэс сонсогдсон уу? Би энэ снэкнууд дээр оноо моноо өгөхгүй ягаад гэвэл угаасаа л миний дуртай снэк юм чи оноо өгөх шаардлагагүй. Энийг бол би зүгээр туршилтолгоод авсан заяа. Юу гэдгийг мэдэхгүй байна. Хамтаа онгоолгож үзье. Юу вэ? Шохон чихэр биш. Ямар сони за хамсаад үзье. Яа нэ амар хатуу юм байна. Ёо. Шүдэндээ хайртай хүн л өгдөггүй манай нэг. Мангар хатуу. Амт нь бол гоё. Яг дэжгүй юм. Гэтэ энэс дахиж авч идэггүй л үгүй. No! Тэгэд би юм хоёр бичлэгээ чимгээд нэг юм хоёр рандом снэк авсан. Нүүхэн дахиад коланы амттай маань заяа. Би ихтэй нэг коланы амттай гэж хараагүй заяа. Хоёр хулгай чи хоёулаа коланы амттай юм шүү дээ. Барж идэхнээ бэлтэрч. За юу гэсэн. Энийг зандлаад үзье таа бол. За бараг л нөгөөхөндөө ялгаагүй нэг сонин шохон чихэр байна тхүү. Та бүхэн харж ивэл яаж харуулах вэ? Ийм юм байна. Нөгөөгөө бодвол арай зөөлхөн тэгсэн мэтлээ жоохон эсгэлэн санагдлаа. Энэ бол энэ шохон чихнээс хамаагүй дээр юм байна. Хичээл хийж байхдаа хажууд байвал яг уу дажгүй юм байна. Юу вэ? Тагаарай. Юу вэ? За. Чипс өн. Тэгээ бидэнд нэг юм гом юм байна. Энийг бас би туршилтаар авсан заяа. Тэг ингээ харахаар туршилтаар авсан юмнууд нь бас дайжгүй их байгаас тээ. Тэгэхээр би нэг снэк иддэг хүн биш ээ гэсэн үг. Юу н чихэр мэхэр бага авч идэх зүгээр байгаа юм да. Чихэр чипснүүдийг аа. Манай ангид вьетнамчууд амар их идэх байхгүй юу? Амар ихч байх уу? Энэ вьетнамчууд манай ангид байдیں۔ Тэгэхээр тэнгууд ингээд нутгийнхаа хоолыг санжин манжин гэж ярихаараа дандаа по шүлийг ярьдаг байхгүй юу? По. Тэгээ би сая снэкнуудаа цуглуулаа явж байгаа зүгээр ингээд харсан чи яг
гомгийн тасрал зүгээр ингээ харсан чи по гэдэг яг энэ бичил надад тусаад по штэ гэдэг. Тэгээ би пог турч үзье гэж бодсон. Надад лав би гоё амттай шүү гэж хэлчихээр зүйл одоохондоо надад харуулсангүй надад нэг юм сонин дээр хүнтүүд чи гоймоо харуулж байна. Юу энэ аль шиг нэмхэн хүнтүүд чи гоё юм бэ вэ? Одоо дээр хий. Энийг бас энгийн гоё юм шиг л төвтэй дүгэлгүй дээ. 3-4 минут л төвтэй. За та бүхэнд маань заяа. Яг үнэмлэхгүй number 1 chips байгаа юу? Надад үнэмлэхгүй number 1 chips ганц л байдаг. Гэтэ Doritos биш. Doritos гоё chips. Гэтэ ягний эзэн чипснүүдээс нэг тэзэж орохгүй. За нөгөө нэг саяны хамраа ширхрүүл алчих гэсэн гайхалтай гоё юм чинь. Манай Вьетнам найзуудын хамгийн дуртай үндсэн хоол нэгэд байгаа. За та бүхэнд маань харагдана. Нэг юм пүмтүүд зэрхүүл юм байна. Тэг шүлэн гэвэл ямар ч өнгөхгүй. За яг л үннийг хэлээ. Энд чинь зүгээр л битүү лимон үнэрч чинь уучлаарай. Надаа шүлэн мангар таалагч чинь. Шүл гэж бажуу хоол байсан байх шүү. Энэ Монголд COG-сээр зарж идэг кремтэй талахтай нэлээд төстэй заяа. Тэгсэн мөртлөө арай гоё. Арай л гоё. Гэр гоё. За та бүхэн маа над чиг битэн нэг доор амар хэм хольж идээрээ заяа. За одоо заяа. Хамгийн гоё зүйл гарч ирэх чинь. Юу гэж таран дээр бичиж иддэг снэк. За би энийг зүгээр яг туршиж үзмээр санагдсан байхгүй юу? Вау. Энэ бүр солиод байгаа юм байна. Энэ бүр амар гоёдгүй. Яа, дотор моторыг харчаач дээ. Амар гоё. Энэ бол хаалттай снэк. Яг го десерт болгоод хаалттай снэкээр зармигаа сонгосон. Энэ яг итгэж яа гоё болчих. Би нөгөө нэг яг снэкнүүд орж бичлэгээ бэлтжиж байхдаа хөлтөөгчөнд хийхгүйгээр тавьсан байхгүй юу? Тэгсэн бүр яг итгэж мангар гоё болчих. Вау. За Японд яг хизээч гомдоодгүй хөлхний мэдгүй яг бүгдээрээ л яг хөлхний бичлэгээ бараг дийлхэн. Гэтэ бүр яг хизээч яг гомдоохгүй яг брэнд хэм бол энэ юм дотроо Ореотой бусдаар болохоор яг сүүн кремтэй зайлмаг шүү. Одоо стандартыг нухаж байгаа дээр нь Орео бутлаа хийсэн юм шиг зөө. What? Яг миний Монголд хамгийн дуртай зармаг гэх юм бол Аляска байна. Тийм нэг бамбарт амар дуртай байсан. Тэгээ нөгөө нэг нэрсний юутай нэрсний чаналтай Марко гэж зармаг өгдөг гэсэн шүү дээ. Мэдэж гин үү? Мэдхүү. Тэр Марконд бас амар дуртай. Тэднэртэй дөхөж оцоход зармаг юм л амар гоё. Тэгээ манай монголчуудын яг нийт хамгийн дуртай зарим нь бол бамбар л байдаг л та. Би бол бамбартаас үнээр дуртай. За тэгээ нэг иймэрхүү л юм да. Яг юм дуртай болон рандом снэкнуудаа хойлж идсэн л бичлэг болчлоо. Тэгээд тэгээ өнөөдрийн маань снэк туршдаг дуртай снэкгээ танилцуулсан бичлэгтэй хамт байсан баярлалаа. Тэгээд таалагдсан бол доор байгаа хэсэг лайк болон subscribe дараад өгөөрэй. Тэгээд өнөөдрийн бичлэгтэй хамт байсан баярлалаа.